анхны төсвөр бүртгэн $600 сая байсан энэ төслийн яагаад төсвөр бүртгэн 2 дахин нэмэгдв? Миний өнөөдрийн та хоёрт ярих гэж байгаа бүх юмаа би бол цаасаар батлана. Бод групп 1.3 сая Америк долларыг BN2 буюу хууль зүйн дотоод хэргийн сайдад өгсөн гэдгийг ерөнхий сайдаас оюун эрдэнэ хэлж байна л да. За хэрвээ тэгж дэрсэн бол тэрийг тухайн үед ерөнхий сайд хийж байсан оюун эрдэнэ өөрөө тэрийг батлах хэрэгтэй. $110 сая шилжүүлээд бэлнээр гаргаад за энэ $110 сая Монголын улс төрчийг авилгадчихъя гэдэг асуудлыг хөндөж тавилаа. Энэ бол ноцтой мэдээлэл. Мөнх эрднийг таних уу? Дахиад нэг хүнтэй холбоотой юм яригдсан. Энэ нь болохоор Амундра гэдэг хүн. Хинт ямар ч үүрэг даалгахаар өгдөггүй. Нүүрсний сонсголтой холбоотойгоор танаас тодруулаад асуухад өнөөдөр бол хууль зүйн сайд ийм мэдээлэл хэлээ. Би тухайн үедээ Голомт банкыг материалаа ирүүлэхийг дансны хуулгай өгөхийг шаардаад байсан. Манай компанитай Автотекийн ерөөсө ганцхан гэрээ аваа. Санхүүжилтийн ганцхан л гэрээ байгаа. Энэ төмөр замаар чинь нэг богоо нүүрс гараагүй шүү дээ. Нэг богоо нүүрс гарсан юм уу гараагүй. Хэрвээ манай компани тэр төмөр замыг бариагүй байсан бол өнөөдөр хил холболтын асуудал яригдахгүй, тэр харбины гэрээгээд байгаа юм ч яригдахгүй, өөрөөр хэлэх юм бол юу ч хийгдэхгүй байх хэрэгтэй байсан гэвэл би бол бүрэн итгэлтэй байгаа.